Сайн байцгаана уу? Хаясгалт зэнгүүлэлт хөрөнгийн менежмент төсөл хөгжүүлэлтийн компани санаачилсан соёлтой өнгөлөг хот цуврал подкастын маань дугаар хэлж байна. За өнөөдрийн манай зочноор Гэртүү Solution компани үүсгэн байгуулагч Ган Өлөг маань хүрэлцэн ирсэн байгаа. Ер нь бол бид нар энэ подкастыг хийх зорилго маань, энэ санаачлага маань барилгын одоо энэ ашиглалтын явцад одоо тулгамдж байгаа тий. Тэгээд иргэн хүн одоо барилга үйл хөдлөх хөрөнгө худалдаж авахдаа тодорхой хэмжээний одоо мэдлэг олгох зорилготойгоор энэхүү подкастыг хийсэн байгаа. Тэгэхээр өнөөдрийн Ган Өлөгтэйгээ ярилцах сэдв гэх юм бол одоо илүү нөгөө юм барилгын ухаалаг систем. За тэгээд одоо танаа хийж гүйцэтгэж байгаа тий ажил үйлчлэгээний талаар мэдээлэл өгөх. За мөн одоо Улаанбаатар хот ингээд утаатай тий одоо бид нар ингээд бүр байнгын стресстэй хотод ингээд амьдарч байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ талаараа хоёлаа ашиглалт тал руу бас ингээд холбоод барилгын явцын талаар ингээд ярилцаад явъя гэж бодож байна. За тэгээд танаа компани үйл ажиллагааны талаас эхлэе. За юуны өмнө урьсанд баярлалаа. Тэгээд бид нар бол яг нь ер нь энэ нөгөө барилгын салбартын нөгөө ухаалаг технологийн нэвтрүүлэх чиглэлээр сүүлийн 10 гаруй жил тасралтгүй ажиллаж байна. Яг барилга дотроо бол одоо нөгөө барилгын холбоо тохиолдол гэж байдаг. Яг энэ чиглэлээр нь л ажиллаад явж байна. Нэг хэсэг бол яг нөгөө зөвхөн айлын гэрийг ухаалаг болгох тухай концепцийг манайхан бүр нийтээр айгүй шуу гэж ярьж ирсэн. Барилгын салбарт одоо ухаалаг гэл нэр өгөнгүүтэл гэрийнхаа нөгөө гэрлийг нь удирдах, хөшгийг нь удирдах ч гэдэг юм уу, цахилгааны нь удирдах ч гэдэг юм уу. Иймэрхүү юмыг л ерөнхийдөө бол нөгөө ухаалаг систем гэж хүмүүс ярьж ирсэн. Бид нар болохоор яг ер нь бол ялангуяа нэг 19-20 оноос хойш хотхон нь ухаалаг байя. Ялангуяа хүний хэрэгцээнд одоо байгаа одоо энэ домофон систем бидний уламжлалт ойлголтоор тэгээ домофон систем, галын тохиолын систем, автомашины нэвтрэх систем гэх мэт хүний нөгөө өдөр тутмын хэрэглээтэй амьдралынх нь одоо нэг хэсэг болж явж байгаа энэ нөгөө нэвтрэлтүүдийг бид нар ерөнхийд нь бол ухаалаг болгоод хоорондоо уялдаж ажилдаг болгоод дээрээс нь нэмээд бид нар одоо сөөх буюу одоо нөгөө хөрөнгийн менежментийн програм хангамжийг хөгжүүлж өгөө. Тэгээд эдгээр нь хоорондоо бас уялдаж ажилдаг. Тэгээд төлбөр тооцоотойгоо тэр нь бас уялдаатай байлгах нь бол одоо хүнийхээ амьдралд барилгынхаа компанид ч тэр явж одоо хамгийн удаан хугацаанд барилгатай зууралддаг юм чинь хөрөнгийн менежментийн компани. Тэгээд тэрний уламжлалт ойлголтоор ус өгөх учраас бид нар тэдний үйл ажиллагааг илүү хялбархан орчин суугч нартайгаа илүү технологийн дэвшлийг хэрэгжилж одоо холбогддог харилцааг нь одоо аль болох нөгөө хүний контакт багтай технологийн дэвшлийг хэрэгэлсэн байдлаар ингээд холбогдоод явдаг бол зүгээр юм гэдэг ер нь сүүлийн хэдэн жил яг тэр чиглэл рүү бас нэлээд их хөгжүүлэлт хийгээд зөндөө олон ажил хийгээд л ингээд явж байна. Одоо ингээд айлууд одоо хөшгөө удирдах тий. За тэгээд одоо таблетаараа гэрлээ асаач гэдэг юм уу тий. Тэр бол одоо нэг тийм чухал хэрэгцээ бас биш тий. Илүү нөгөө тэр барилга маань өөрөө ямар аюулгүй байдлыг биднэрт өгж байгаа юм бэ гэдэг нь илүү чухал байгаа. Тийм. Яг нь ер нь бол одоо хүмүүс галын тохиоллын систем гэдэг тэгэхээр яг таазан дээр нэг бондгор цагаан юм байж идэг. Тэрэн дээр ажиллаж байгаа эсхийг нь хүмүүс нь өөрсдөө хяндаггүй тэрийг хяндаг байгууллага ч ерөнхийдөө Монголд байхгүй. Тэгээд сөөх одоо менежментийн байгууллага ч бас тэрнийг хаарддаг. Тэгэхээр аль талдаа ерөнхийдөө тэрнийг бол ерөөсөө огт тоохгүй хайчиж байгаа байхгүй. Домофон систем гэж тэгж юм барилгын компани тэр нь тодорхой хэмжээний мөнгө зарж байгаа. Яг мөнгөнд өнгөөр нь бодох юм бол баггүй хэмжээний мөнгө зарж байгаа тэрэн дээр. Тэгэхээр буцаага тэрэндээ нөгөө ажиллаж байгаа хэсэг дээр нь хяналт тавьдгүй гүйцэтгсэн компани ч тэрнийг нөгөө баталгаат хугацааныхаа дагуу юмаа засч өгдөггүй. Тэгээ энэ яг цаанаа бас санхүүгээс хамаарал зөндөө олон асуудал байгаа л да. Тэгвэл явж тэр болгоныг нөгөө ажиллагаатай амьд байлгах тал дээр нь хинч анхаарахгүй болчиход байгаа одоо. Тэгэхээр буцаагаад галын тохиолын систем гэдэг чинь ямар үүрэгтэй юм гэхээр хүнийг галын аваар гарсан үед маш богино хугацаанд мэдээд тэгээ хүний амнаас эрүүл мэндийг одоо цаашлуул одоо хөрөнгийн бас тодорхой эрсдэлт өртгөөс нь аль болох эрт арга хэмжээ авах боломжийг л олох ёстой тийм анхааруулах өгөх систем баггүй. Тэгэхээр тэр нь нөгөө ажиллахаа болцохоор тэгээ ажиллахгүй байгааг нь бас хинч тоохгүй байхаар тэгэл хүмүүс ажиллахгүй байгаад нь ч ерөнхийдөө бол нэг ач холбогдол өгөхгүй байгаа байхгүй. Тэгэхээр бид бол энийг цааш нь нөгөө байнгын арчилгаатай тэгээ байнгын тэрнийга нөгөө яг ажиллаж байгаа хэсгийг нь хянжээдэг тэгээ ингэжээж одоо нөгөө хүний амнаас эрүүл мэндийг чинь ингэж хамгаалах юм шүү гэдгийг нь анхааралд нүртүүлэх үүднээс л бид нар ерөнхийдөө бол энэ чиглэл рүү нэлээд ажиллаад байгаа. Галын аюулгүй байдал гэд сая ингээд хоёлаа ингээд гал руу ингээд орчлоо л да тий. Тэгэхээр одоо Улаанбаатар хотын нийт барилга байгууламжийн галын аюулгүй байдал өөрөө одоо баг ингээд 90% нь ажиллагаагүй гэж тэгж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь маш амар аюултай байгаа шүү дээ тий.
Тийм тэгэхээр гал гарахаар бид нэр одоо юунд найдах вэ? Тий одоо ядч тэр спинклер нь ажиллах уу? Тий одоо тэр спинклерийг жишээ нь байнгын сервис хийхин тулд тэр нарийнхаа одоо ингээд юу гэрэл байгаа шүү дээ. Нэг юм шилэн. Тэгээ тэр шилийг жишээ нь цэвэрлж явах ёстой гэдэг гэж байгаа юм. Тэрийг цэвэрлдэг байгууллага байна уу? За тэгээд нөгөө нэг усны нөгөө нэг гидрант нь дүүрэн байхгүй тий. Ер нь ихэнх нь дүүрэн биш байдаг. Тий. Яг уу ер нь гэхдээ ингээл бодоод үзэхээр бид нар өөрсдөө айгүй эрсдэлтэй орчинд амьдарч байгаа. Яг манайх чинь бас нөгөө гадагшаага нэг экспорт хийх гэж нэлээ их үзсэн. Яг одоохондоо бол тэрэн дээр нэг дөрвтэй хийх заалах юм бол оролдлого хийсэн боловч яг бодиттой алах юм бол одоохондоо гараагүй л байна. Гэхдээ эн чинь бас л нөгөө нэг Монголын бизнесийн зовлонгууд энэ дотор чинь бүгдээрээ л наалдаад явж байгаа. Явж одоо жишээлбэл бид нар Орос руу ингээд яваад үзэхээр ихэнх барилгууд нь нөгөө одоо манайх чинь доотлолтой гаражууд байгаа шүү дээ. Тэгээ гараж дотор машинууд байгаа. Машинууд чинь бүгдээрээ банк дүүрэн бензинтэй нэг машинд ойролцоогоор 30-50 литр бензин байж л байгаа байхгүй юу? Тэгээ газын машинууд бас сүүлийн үед айгүй их орж ирж байгаа. Тэгээ тэд нар чинь ерөнхийдөө ямар нэгэн байдлаар гал даймжраад галын эрсдэл цаашаа даймжраад явлаа гэхэд бид нар одоо асар их хэмжээний шатхуунтай одоо тесрэх бөмбөг шиг юмуд бүр барилгын бейсментэд байж байгаа байхгүй юу? Тэрүүгээр тесэрч дэлбэрэх янз янзын юм болох юм бол буцаагаад тэр одоо эрсдэл нь бүр илүү их нөгөө өргөн хүрээнд тарах магадлал айгүй өндөр байгаа даахгүй. Тэгэхээр яг би доороо гаражгүй барилга одоо энэ хоошоо Оросоор яваад үзэж байхад бас ер нь ихэнх барилгууд айгүй хүүтэн бүсэд мөртлөө доороо гаражгүй байгаа гэсэн бохоо. Энэ яагаад та нар гаражгүй хийгээд идэм бэ гэсэн чинь бидний хувьд бол гаражгүй байна гингүүт бүр байж болохгүй юм шиг санагдаад байгаа байхгүй. Барилгын бейсмент байж тэрэн дотор нь дулаан гараж хийгээд ядаж гараашаа заруул ашигтай юм шүү. Тэгээд дээрэс нь машинууд нь гадаа одоо нөгөө хүүтэнд илэгдэх хорогдох гэж зөндөө юм болно шүү дээ. Тэгсэн чинь тэд нар тэгж ярьж илээ. Асар их хэмжээний бензинтэй машинууд ингээд бүр гараж дотор дүүрэн байна гэдэг чинь буцаагаад бид нар нөгөө газар доор ингээд тесрэх бөмбөг болж байгаа юм шиг тийм байдал үүсэж байгаа штэ гэсэн юм тэгж тайлбарлаж ирсэн. Тэгэхээр тэрнээс авахуулаад галын эрсдэл бол ерөөсөө бидний эргэн тойронд байнга байж байгаа. Тэгээд тэрнийг одоогийн байдлаар бид яаж мэдрээд байна гэхээр улаан цайм гал нь ингээл дүрлцэл утаа саагаал эхлэх юм бол өө энэ ч гал гарч ингээд хамгийн түрүүнд харсан хүн очиж тийшээгээ 101 руу гал команд руу залгаж чинь. Гал команд руу залгаад нөгөөх нь хурж ирэнгүүт одоо Монгол бас дахиад гадна зогсоолын асуудал хэцүү учраас гал гарч байгаа хэсэг рүү галын машин очиж чадахгүй байдалтай. Одоо миний амьдарч байгаа байранд жишээлхэд яг манай дээдлийн айлд гал гарч байгаа. Тэгэхэд галын юу нь ажиллахгүй. Гидрант галын тохиолдол систем ажиллахгүй. Галын гидрантанд нь ус байхгүй. Утаа сорох систем нь бас ажиллахгүй. Тэгэл утаа нь ерөөсөө тэр барилга дотор ингээ битүү дүүрээд ирж байгаа байхгүй. Тэгээд систем ажиллахгүй болохоор нөгөө хүмүүс нь гал нь одоо бүр ингэж дүрлж цонхоороо гарч ирж ш тэрийг харсан хүн хамгийн түрүүнд гал командын дуудлага өгч байгаа. Галын машин айгүй хурдан ирсэн. Бараг 8 минут орчим хугацаанд ирж байгаа. Айгүй богинохон хугацаанд ирээд тэгээд доотгошоогоо орох гээд гэсэн чинь нөгөө машинууд нь ингээд зогсоол нь хангалтгүй учраас чихээ тавьсан тэгээд дээшээгээ гарч чадахгүй. Тэгээд гал командын нь гүйж орж дээшээгээ гараад гидрантаа нээсэн чинь бас ус байхгүй. Тэгээ яаж чадахгүй болонгот доороос бараг 7-8 ийм нэг урт шаланг холбож байгаад дээшээгээ гарч байгаа байхгүй. Тэгэхээр тэр гарч байгаа галыг хэрвээ тэд нар одоо богинохон хугацаанд унтраах боломжтой байсан бол тэр нь бүр ингээд сунжраад бараг 20 хэдэн минут энэ төр болчих жоохгүй. Монгол гэрч одоо 6-8 минутанд гүйцэж чаддаг гэдэг үлээ тий. Тэгэхээр тэнцээ чинь нөгөө хөөсөн цар пассатта тиймэрхүү баашингууд энэ чинь айгүй хордон шатаад дуусчих. Тэгээ бас нэг юм нь яаж ийн гэсэн чинь би 16 давхурт нь манай найзынх амьдардаг байсан юм. Би найз руугаа уцтаад хэлсэн чинь манай найз хоёр хүүхдээ гэртээ цоожилж үлдээчээд ийм арт дотор хүнсээ цоглол явж байгаа. Тэгэхээр хэрвээ би тийшээгээ уцтаж хилээгүй байсан бол цоочтой хаалганы цаана бүхэлдээ хүүхдийн амнаас эрсдэх гээд явж байгаа хин ч мэдэхгүй. Гал команд хурж ирээд тэр гал гарч байгаа хэсэгтэйгээл тэмцэнэ. Хамгаалтын алба байлаа гэхэд тэд нар чи энчээ гал гарч иргээл тийшээгээ л ус цацсан ухаас дээшээ хин эрсдэл орж байгаа хин ч мэдэхгүй болчих жоохгүй. Тэгэхээр үндсэндээ нөгөө галаас сэргийлэх одоо галын үед авж байгаа тэр автоматикийн арга үйлдэлүүд чинь бүгдээрээ тодорхой хэмжээнд ач холбогдолтой тэр нь заасан норм дүрмтэй. Гэхдээ Монгол тэрийг баримталдаг норм дүрмийг нь баримталдаг яг улсын комисс төлөөлөл гэж өгөхөд бол тэрийг шалгаж байгаа. Тэгвэл тэрнээс цаашаага сүүхийн менежментийн байгууллагын тэр талаар ямар ч ойлголт байхгүй. Осолдохгүй нэг домофон ажилуулах гэж үүснэ, машиныхаа дугаар таних системийг ажилуулж гин. Домофон ажиллахгүй бол орцныхын үүдэнд нэг 12 товчлууртай нэг дөрвөлж юм тавиал айл болгонд адилхан код өгчөж байгаа. Тэгэхээр энэ дээр ямар ч тийм нөгөө нэгдүгürt яг нөгөө эрсдлийн хувьд тэр нь өөрөө ач холбогдолгүй болчихж байна. Хоёрдугаарт нь барилгын компани тэр системийг чинь хийх гэж мөнгө зарж байгаа шүү дээ. Тэгээ тэр мөнгө нь ямар ч хэрэггүй болоо салхинд хийсэж байгаа байхгүй.
Ажиллаж чадахгүй шүү дээ хүмүүс. Зарж байгаа мөнгөний үн цэн байхгүй болчихж байгаа. Тэгээд тэрэн дээр аль тал нь нөгөө хяндагч байгууллага алга буцаага тэрнийг нь арчилгааг нь хийдэгч байгууллага ерөнхийдөө бол байхгүй болчиход байгаа. Японы хөрөнгийн менежментийн компанитай илүү ойрхон ажиллаад байгаа сүүлийн үед. Тэгэхэд Японы яг энэ менежментийн одоо энэ манайхаар бол энэ орон сууцны сөөхтэй энэ сөөх гэдэг ажлыг хийж байгаа байгууллагад одоо юм 5 шаардлага тавьд юм байна л та. Тэрний нэг нь болохоор юу гэж байна? Одоо вирус ариутгал халдваргүйжүүлэлтийн. Тэнгүүд сөөх ариутгал халдваргүйжүүлэлтийг хариуцах хэрэгтэй болж таарч байгаа тий. Хоёрт нь болохоор галын систем. Галын систем гэдэг тэнгүүд одоо манайх бол зөвхөн тэр хідэн галын хорны цэнгийг шалгаад байдаг. Бусдаар бол одоо энэ гидрант нь ажиллаж гин үү тий энэ спинклер нь ажиллаж гин үү энэ болгон дээр сервис ерөөсөө хийдэггүй байгаа байхгүй. Тэгээ гуравт нь гэсэн чинь цахилгааны асуудал. Цахилгааны аюулгүй байдал нь хангагдаж гин үгүй юу. За тэгээд усны асуудал. Одоо энэ нөгөө барилга болгон чинь доороо нөгөө нэг нөөцийн савтай байгаа шүү дээ. Энэ нөөцийн сав яг цэвэрлэгдэж байгаа эсхийг бас бид нар мэдэх боломжгүй байгаа тий. Тэгэхээр манайх бол ажиллаж байгаа төсөл болгоныхаа нөөцийн савыг бол цэвэрлээд явдаг л та. За тэгэнгүүт тэрний стандарт байгаа да. Тэгээд тавт нь болохоор энэ цогцороо энэ менежментийг хийж байгаа компани тусгай зөвшөөрөл байгаа байхгүй. Тэгэхээр манайх сөөх гэдэг зүйл чинь өөрөө энэ олон асуудлуудыг шийдвэрлэж ажиллаж явж байгаа мөртлөө ямар ч тусгай зөвшөөрөл байхгүй. Зүгээр гэртээ сууж байгаа тэтгэвртэй гарсан цаг завтай тэг хамгийн бага цалингаар зөвхөн цэвэрлэгээ үйлчилгээ гэж хараад байгаа учраас энэ ингээд одоо барилгуудын эрсдэл жишээ нь бас яг энэ дээр л гарч ирж байгаа юм л та. Тий. Эн чинь одоо тэгэл нөгөө цаашдаа одоо жишээлбэл хид том юм яригдана шүү дээ. Бидний аюулгүй байдлын асуудал яригдана. Privacy нөгөө хувийн орон зайны асуудал яригдана. Тэгээд дээрэс нь тав тухын асуудал бас тэгэхэд яригдаа явчих шүү дээ. Одоо жишээлхэд манай амьдарч байгаа хотхон яг би нөгөө тэртээ нөгөө өөрөө амьдарч байгаа болохоор тэрийг жишээ татж яриад байна л та. Хэдхэн жилийн өмнө манай хотхон жишээлхэд тэр нөөцийн савнд нь халдвар орсон уу яасан гидсний нөгөө дизентерий гарч байгаа. Тэгээ манай хотхноос гээд их чи баг 30 гаруй хүн халдварт руу очиж байгаа байхгүй. Эренгүүт л тэр хотхны хүүгээл халдвартынхан бүр мэддэг болсон. Тэгэхдээ эн чинь бол яг үндсэндээ гидсний тэр савханцрын халдвар чинь бол бүр байж болохгүй юм шүү дээ. Тэгээ тэрнийг нь бид нар одоо ингээл хүлийн зөвшөөрөө сууж байгаадаа хүртэл бид нар өөрсдөө гутарж байгаа байхгүй. Тэгээд тэрнээс нь хоош за энэ юурөөсөө энэнд нь анхаарал хандуулахгүй бол болохгүй юм байна. Сөөх гээд нэг хідэн тэтгэвртэй гарсан хүмүүст энийг даатгачаад орхиод явах юм бол энэ юурөөсөө болохгүй юм байна гэдгийг нь мэдээд өөрөө саналаа гаргаж давхиж очиж удирдах зөвлөлд нь орж байгаа. Тэр төсөв тооцоо бүх юмыг нь харддаг болж байгаа. Яавал бид нар одоо илүү сайжрах юм юун дээр илүү мөнгө зараад байгаа юм. Ямар мөнгөө юунд заруул бид нар илүү үр дүнтэй байх юм гэдэг рүү нь хүртэл бид нар өөрсдөө хошууд өрөөд эхэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэрнээс нь дотгош нь ороод үцхээс өмнө оршин суугч нартай нийлчээд би сөөхөө чижилдэг байсан байхгүй. Та нар ажиллаа явахгүй, та нар ингэхгүй байна гэдэг. Үнэхээр тэр авж байгаа мөнгө нь хүрэхгүй. Тэгээд эхлэнгүүт нь дунд нь орж суужгаад удирдах зөвлөлд нь ороод тэгээ яг нөгөө бүх асуудлуудыг нь ил гаргаж тавиад оршин суугч нарын хурал дээр нөгөө тул чинь бас дахиад дайраад ороод ирнэ шүү дээ. Бүх одоо оршин суугчдын хурал гэж хийнгүүт л нэг баахан хүн суучаал хил амтаагаараа нөгөө төрөө бариад урагшаага нөгөө тул чинь гаргаж ирээл загнана. Тэнгүүт нь бүх цаасыг харуулж байгаа. За энд яг дотор нь ийм юм болоод байна. Хэдхэн сарын өмнө би та нартай цуг нийлцсэн эднэр дөө ингэж ижлээ явж байсан. Одоо хэдүүлээ өөрчлөхгүй бол болохгүй байна. Мэдээж сөөгийнхөө үйл ажиллагааг сайжруулахын тулд ийм арга хэмжээ авал надад зүгээр санагдаж байна. Та нар юу гэж бодож байна? Одоо бид нар хамтарснараа хэдүүлээ хоорондоо ярьж байгаа сөөгхийн хөтөлбөрийг баг зэрэг нэмий. Энэ үйлчлэгээнүүдэд сайжруулъя. Тэгэх юм бол бидний гадаа нөгөө хүүхдийн тоглоомын талбай асуудал илүү сайжирна. Тэгээд дээрэс нь орох гарах урсгал нөгөө нэвтрэлтийн асуудал илүү сайжирна. Мөнгөө төлөхгүй байгаа паразитуудтайгаа хэдүүлээ яаж тэмцэх юм бэ гэдгээ хүртэл тэрэн дээрээ ярьчихж байгаа байхгүй. Тэгэхгүй болохоор нийт оршин суугчдын за нэг 70-80% нь бол сөөгхийн төлбөр найдвартай төлдөг хүмүүс. Нэг 10 орчим хувь нь бол жоохон ингэж хоримтлуулж байгаа төлдөг. Нэг 10 орчим хувь нь бол ерөөсөө бүр огт төлдөггүй. Тэгэл мөнгөө нэхэнгүүт илүү дутуу янз янзын нөгөө комплейн хийлээл та нар тэрийг ач муу хийсэн, энийг ач муу хийсэн. Уучлаараа тэр хүн тэнцээ амьдарч л байгаа бол мөнгөө төлөх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр яг дунд нь орж иж тэрийг мэддэм байл. Тийм, ер нь оролцсон айгуу чухал л да. Тийм, тэр чинь өөрийнх нь худалдаа авсан үйл хөдлөх хөрөнгө зөвхөн одоо тэр 60-80 м квадрат талбайгаар хэмжигдэхгүй шүү дээ. Тэр чинь хэдэн тэр бум төөрөний одоо наацхийн тэр дээвэр байна, фасад байна, тийм лифтүүд байна. Зөвхөн өөрөө ингээд өөрийнх нь сууж байгаа лифт эвдрээгүй л бол бусад лифт эвдэрхэн эвдрэхгүй байх нь хамаагүй ч гэдэг юм уу, тийм. Тэр чинь нийтээр ингээд нэг хотхны ингээд ийм соёлын тийм мэдлэгжүүлэх ажил яваад байгаа байхгүй. Тэгэхээр манай контент ч гэсэн бас яг энд л зориулсан. Эцсийн бүлэгт ер нь Монгол улсын иргэн Улаанбаатар хотод та амьдарч байгаа бол тий
үүрэгтэй байх ёстой тий өөрөө оролцоотой байх ёстой. Тэгжээж эн чинь таны хөрөнгөний үнц нь хадгалагдана. Улаанбаатар хот маань гоё болно. Бүр даашаа бүр аврагдана гэж үгээд бид нар чинь их гоё үрээтэй байгаад байгаа л да тий. Яг энэ дээр гэхдээ юу юм бэлээ? Бид нар тэртээ тэргүй одоо хүний нийгэмд амьдарч л байгаагаас цаатал хизээч тусгаар байж чадахгүй шүү дээ. За яг хуучин бол одоо нөгөө хөдөө гэрээ бариад үлжээ хаваржаа тусландаа буугаал тэгэл тэр хавьда малаа бэлчээгээл айгүй сайхан амьдардаг байсан бол одоо бид нар тэртээ тэргүй алхам тутамдаа хүнтэй харилцсан хүмүүсийнхаа буцаагаад бусдаа саад болохгүй гай болохгүй л амьдмаар байгаа байхгүй. Ядчил одоо хотын замаар явхад ер нь бол гэхдээ асуудлыг тарьж байгаа хүмүүс нь бид нар өөрсдөө гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хүн ухамсарлахгүй болвол энийг хизээч өөрчилж чадахгүй. Би үеийнтэйгээ барьцаал энэ мó миний урдуур орох гэж байгаа бол би дайрж орно гэл зам дээр ингээл байгаа чинь л өөрөө бас биднэрт амьдралыг нь улам л төвөгтэй болгоод байгаа байхгүй. Тэрний оронд зүгээр л бие биендээ жоохон гоё хандалтай. Тэгэхээр ийм жижиг юмнаас л бид нар өөрсдийнхөө амьдралыг стрессгүй болгож байгаа байхгүй. Би биенийхээ өглөөг одоо боснуулаад байгаа байхгүй тий. Сайхан өглөөг боснуулаад байгаа байхгүй тий. Тэрээс айгүй гоё гараалцтай. Өнөөдөр ажлаа алаад өгөндөө гэжсэн чинь зам дээр нэг нөхөртэй хэрэлдээл тэгэл тэр өдөржингөө ууртаа яваад байвал хин сайхан байх юм. Яг үнэ. Агаарын чанар гэд тий сая ингээд одоо Улаанбаатар хотын стрессийг ярих юм бол угаасаа тусахгүй тий. Тэгэхээр яг би энэ талаас нь илүү ярих гэж бодож байна л да. Дотоод агаарын чанар тий. Одоо за яг ингээд Улаанбаатар хотын одоо гадна талд бол одоо ч юм уу ингээд юм их ингээд юутай энэ салхи гарахгүй байгаа болохоор утаатай байна гэдэг шиг тий. Тэгээ тэр шиг одоо бид нар нэгэн тал утаатай байна тий. Одоо энэ утаа бол одоо бид нэр одоо бараг 10 гаруй жил болчлоо шүү дээ. Тийм тэгээд одоо бүр эрчимтэйгээр бид нар ингээд ийм эсэргүүцэж чинь тий. Нервт чинь тий. Тэгэхээр нэгэн утаатай байна. Тэгэхээр за гадаа гарахтаа маска зүүт юм ээж гэр доторх агаар маань өөрөө айгу тийм цэвэр байж болохоор байгаа байхгүй тий. Тэгэхээр дотоод агаарын чанарыг сайжруулахын тулд бас танах ажил хийж байгаа шүү дээ тий. За яг одоо үндсэндээ нөгөө хүн юунд мөнгө зарах уу гэдэг нөгөө цензурны асуудал энэ дээр бас яригадаад байгаа. Яг явж одоо дотор орчны агаар гэдэг чинь зүгээр сонсоход аюул сонио. Гэхдээ хаан ч очиод тэмцсэн дотор орчны агаар гадна талаасаа 5 дахин бохир байгаа. Ягаад тэгэхээр бид амьсгалах болгондоо өөрөө өөрсдийгөө нөгөө хордуулах хийг ингээд амьсгалаараа гаргаж байгаа хгүй бид нар чинь одоо тэгтэр амьсгалах тоолондоо л одоо хүчил төрөгч аваад нүүрс төрөгч гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь гэр дотор хэдэн хүн байна уу гэдгээс хамаарат илүү хурдан бохирдож байна. Дээрээс нэмээд сургуулийн орчин, цэцэрлэгийн орчин, эмнэлгийн орчин. Хүн тэртээ түрүү амьдралынхаа 94 гэж санаад байна. 94% цаг хугацааныхаа 94%-ийг ямар нэгэн байдлаар дотор талд өнгөрөөж байгаа хгүй. Тэгэхээр дотор орчны агаарын бохирдол гэдэг чинь баг бидний хувьд гаднахаас илүү чухал болчихж байгаа. Одоо бол бид нар гэртээ агаар оруулж байгаа агаар буюу одоо бидний нэрлж заншснаар хүчил төрөгч оруулж байгаа цорын ганц их үүсвэр нь цонх байгаа хгүй. Гэхдээ агаарын бохирдлын асуудал чинь бол зөвхөн Монголын юм уу Улаанбаатарын асуудал биш. Дэлхийн нийт төр чигтээ одоо яг энийг яриад л явж байна. Яаж сайжруулах вэ? Яавал одоо эрчим хүчний хэмнэлттэй байх юм энэ төр гэд. Тэгэнгүүт бид нар ерөөсөө л цорын ганц арга нь ганцхан их усүр ерөөсөө бид нар хүчил төрөгч оруулах л хэрэгтэй. Тэр хүчил төрөгч яаж оруулах вэ гэхээр нэг бол цонхоо онгойлгоно, нэг бол хүчээр нөгөө вентиляторын одоо агаар сэлгэлтийн мотор тавьж оруулж байгаа байхгүй. Тэгэхээр агаар сэлгэлтийн моторыг тавиад орхихдоо гэхдээ бид нар тэрийг нөгөө хүний ухамсартай хамааруулаад одоо үйлдэлээр хийж бас болохгүй байгаа. Тэгэх юм бол эн чинь нөгөө ногоон гэдэг ойлголт нь байхгүй болчихно. Бид хөнгөн өрөөний агаарыг сэлгэнэ гэдэг чинь өөрөө эрчим хүчний илүү зардал байхгүй. Тэртээ тэр өрөөний агаарыг сэлгэх шаардлагагүй байхад сэлгэж гинэ гэдэг чинь тэр нь бид нар тодорхой хэмжээгээр мотор эргүүлээд тог зараад байгаа байхгүй. Тэрний оронд бид агаарын чанарын мэдрэгчүүдийг өрөө болгонд нь тавьж өгье. Зөвхөн агаарын чанар нь муудж байгаа өрөөний агарыг дангаар нь сэлгэдэг болгоё гэдэг чинь өөрөө эрчим хүчний хэмнэлттэй ногоон технологи. Тэгэхээр эн чинь нэгт ухаалаг, нэг талдаа бид нар ухаалаг системийг нь агаар сэлгэлтийн системтэй уялдуулаад явж байна. Яг үннийг хэлэхэд одоо хүн гэрлийг гар утснасаа удирдах уу? Аль эсвэл цэвэр агаартай орчинд хүн амьсгалж одоо унтаж сайхан амарх уу гэдэг энэ нөгөө цензурын асуудал байхгүй. Тэгээ яг алийг хүсэж ийна гэх юм бол хүн эрүүл мэндэд л мөнгө зарна. Тэгэд тэр чин гэхдээ гаднаас авж байгаа агаарыг бид нар шууд одоо гэрлүү шийдээд авахгүй. Гаднаас авж байгаа агаар чинь өөрөө нөгөө PM10, PM2.5 тэгээд дээрэс нь одоо бусад янз янзын химийн элементүүд ялангуяа одоо энэ машины яндангаас гарч байгаа нөгөө хүнд металлууд энэ төргээд байгаа чинь бас үндсэндээ бол агаарын бохирдол шүү дээ. Тэгэхээр энэ болгоны чинь
эхлээд том партиклуудыг нь шүүгээд дараа нь одоо тэр HEPA шүүлтүр гэж яриад байгаа. Тэрүүгээр бүр нөгөө нарийн ширхтээ тоосон цэр буюу PM2.5 тоосон цэрийн шүүгээд тэгээд дотгошоогоо цэвэр одоо хүчил төрөгчтэй агаараа ингээд дотгошоогоо шүүгээд оруулж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхдээ гаднаас авж байгаа агаар чинь одоо өвлийн цагт бол жишээлхэд бид нар шүүсэн мөртлөө хүүтэй агаар байгаа. Дотор талаас бохирдсон мөртлөө бас тодорхой температуртай дулаан агаар байгаа. Энэ хоёрыг чинь дулааныг нь хооронд нь солилцуулж ээж бас нөгөө тэндээс чи эрчим хүчний хэмнэлт гаргаж аваад байгаа байхгүй. Энэ дээр бол жишээлхэд одоо энэ ERV технологи гэж байгаа. Тэр чинь агаарыг нь хооронд нь холихгүйгээр дулааныг нь хооронд нь солилцуулчих жоохгүй. Тэгэхээр гаднаас авж байгаа агаарыг эхлээ шүүгээд дараа нь дотор агаарынхаа дулааныг баг зэрэг шингээгээд чи ойролцоогоор нэг 80 орчим хувийн шингээч чаа. Тэгээд дотгошоогоо баг зэрэг одоо төсөөлөх юм бол бүлээхэн агаар оруулж байгаа гэсэн үг байхгүй. Цахилгаанаар халаалт авж байгаа үед бол хүүтэй агаарыг халаана гэдэг чинь дахиад эргээд нөгөө эрчим хүчний зардал болдог учраас аль болох зардлын хэмнэлттэй байх үүднээс л энэ явуулгыг хийж байгаа гэсэн үг. Одоо тэгэхээр би бол тэгж бодоод байгаа юм л да. Улаанбаатар хотод одоо ингээд шинээр баригдаж байгаа. За одоо хуучин барилгуудад энийг хийх нь хэцүү л бах тийм мэдээж. Тэгэхээр шинээр баригдаж байгаа барилгууд одоо энэ дотоод агаарын чанарт илүү анхаарснараа баг уралдаад тий эн чинь ингээд хүнд айгүй ээлтэй байгаа байхгүй. Хүн чинь тэгээ өртгөт нь одоо магадгүй ихээр нөлөөлж гин үү тий одоо магадгүй энэ барилгын компаниуд сонирхно штэ тий ингээд бүгдээрээ л ингээд утаатай байгаа хүн болгон л ийм цэвэр агаартай байхыг хүсэж байгаа штэ тий яг энэ болгоныг ярихын тулд төлөвлөлтийн асуудал бас яригдана барилгад өөрт нь барилгын компани одоо холбоо тохиолол гэдэг нэг юм байгаа. Яг бидний хийж байгаа нөгөө нэг ухаалаг хотхны систем баггүй. Тэр нь дотор чинь галын тохиоллын систем, домфон систем, хяналтын камер, нөгөө зарлан мэдээлэх систем, лифтний систем, явган хүний нэвтрэх систем, автомашины нэвтрэх систем ч гэдэг юм уу. Тэгээ барилгын үндсэн нөгөө нэг дотоод сүлжээний асуудал байна тий. Одоо интернетийн сүлжээ. Энэ болгоны чинь эртхэн шиг анханаас нь барилгаа барьж байхдаа зураг эхэлж байхдаа зөв төлөвлөөд явах хэрэгтэй. Манай барилгын компаниудын одоо айгүй том алдаа улсын комисс орохын өмнөх нөгөө нэг галын тохиол гэдэг нэг юм байгаа штэ тэр нэг юм энэ одоо аль үнийг хүн дуудаад хийлгээд нэг бол захиргааныхын компаниг аль та нар энийг хийгээд гэх юм тэргээл ерөнхийдөө бол ихэнхдээ нөгөө гуй авал хүзүү гэдэг шиг захиргааны ажлын дагалдан маягаар яваад байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө компаниуд нь тэрийг аль болох хямдхан байдлаар шийдэх гээд хамгийн хямдхан төхөөрөмжүүдийг авчраад тавьдаг. Тэрэнд ямар нэгэн ухаалаг технологи энэ гэсэн ойлголт байхгүй. Хоорондын системийн уялдаа гэсэн ойлголт байхгүй. Улсын комисс хүлээлгэж өглөө барилгын компанитай тооцоогоо дууслаа сүүдрүү нь үзэгдэхгүй алга болж байгаа байхгүй. Тэгэл бай бай. Тэгээд бай бай. Тэгээд тэрний хамгийн зовлонгийн хэн үүрж байгаа гэхээр та нар үүрж байгаа байхгүй. Яг одоо та хэд бол менежмент гингүүтээ арай нэг жоохон дараагийн зэрэгэлд гарах гээд үзээд нь штэ. Хуучин нөгөө нэг яригадаад байгаа сөөхий нөгөө тэтгэвртэй гарсан хэдэн хүмүүс маань нөгөөтгөн дээр чинь ямар ч ойлголт байхгүй учраас хідэн гэрэл ингээл анивчаад баг нөгөө нэг галын тохиол нь ажиллаад тохиолын систем нь ажиллаад дуграад байгаа нь тэд нар төвхтэй санагдаад байгаа байхгүй. Унтраач тийм байлээ шүү. Тэгэнгүүтээ очиод нөгөөтгийн унтраагаа хийчихнэ. Тэгээд тэр чинь мэдрэгч болгоны хотоогоор барилгын компани нөгөө миний төлцөн гэж яриад байгаа мөнгө шүү дээ. Тэрний чинь мөнгийг зүгээр л тэнцээ нөгөө нэг сөөхий ажилтанд авчирчаал унтраа. Тэгэл дуусаа. Тэр мөнгө юу н яах гэж төлөгдсөн юм. Тэгээ тэр мөнгөөр одоо үн цэн гарахгүй бол хизээч бид нар мөнгө төлөхгүй үсттэй тэр чинь. Тэгэхээр яг энэ дээр ерөнхийдөө бол төлөвлөлтийн асуудал айгүй чухал яригдчихэж байгаа. Гэхдээ агаар сэлгэлтийн системээ үнэхээр хий гэж бодож явах юм бол анханаас нь яг энэ одоо нөгөө төслийнхоо зурганд нь тэр төсвийн шингээгээд тэр чинь одоо нөгөө хоолой сувгчлалын ажил нь бүр их болоо явчих штеп. Агаарыг бид нар өрөөрөө өгөхийн тулд хоолоогоор л дамжуулна. Өөр ямар ч сонголт байхгүй. Тэгээд тэр хоолоогоо бас хийхдээ айгүй зөв хийгээд нөгөө барилгынхаа интерьер нөгөө гоё дотор засалд нь нөлөөлөхгүй байхаар бас бодож хийх хэрэгтэй. Юуг нь бол жишээлбэл за давхарт нь одоо нэг том мотор тавиад бүх айлууд руугаа тарааж болж байна. Үгүй бол дээвэр дээр нь моторуудаа тавиад моторынхоо хэмжээг нь томруулангуудаа бас бүх айлууд руугаа тэгж өгж болж байна. Үгүй бол айл болгондоо тус нь одоо балкон дээр нь зөвхөн тухайн айлынхаа метр квадратад метр кубэд тохирсон моторыг тавиад зөвхөн тухайн айл дотроо бас тэрийг шийдэж болж байна. Зүгээр яг айлуудын дунд нөгөө вентиляторын мотор тавихаар тэрэн дээр чинь тогны зардал гарна. Тэрнийг хэн төлөх юм бэ гэдэг ихээр айлуудаа тэнцүү хуваах юм уу яах юм тэргээд бас дахиад нэг асуудал үүсэх. Зардлын хуваарлалт явагдах нь тийм. Тэрний яг зүгээр тэрийг нь бодоод үзэнгүүт айл болгондоо тустай байж ивэл бас их зүгээр. Тэр чинь нөгөө ялангуяа Монгол шиг агаарын бохирдол ихтэй. Тэгээ манайх ч айгүй хуурай агаартай учраас тоосчлт ихтэй байхгүй. Тэгэхээр тоосчлт ихтэй учраас бид нөгөө юуныхаа шүүлтүүрүүдэд жилд ямар ч нэг 2 3 удаа сольдог байх хэрэгтэй ч гэдэг юм уу. Тэгэхээр тэрний фильтрийг нь солих асуудлыг нь тэр айлд нь өөрсдөд нь бас нөгөө өөрсдийнх нь ухамсарт үлдээх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр төлөвлөлтийн асуудал энэ бол.
Ер нь бол манайхан чи яг нэг юм бүгдийг өөртөө хийх гээд идэг тий. Нэг юм аутсорсинг гэж одоо байх хэрэгтэй юм байна л да. Одоо ингээ 21-р зуун чи өөр ингээ сервис үйлчилгээний зуун гэж байгаа байхгүй. Тэнгүүд бид нар ингээ үйлчилгээг л айгүй сайн авдаг байхыг хүснэ. Тэгээ тэрнийхээ төлөө мөнгөө төлнө. Тэгээ манайхан шиг одоо бүх зүйлийг үнэгүй байлгах гэж ерөөс ямарч боломж байхгүй тий. Тэгэхээр тэр агааржуулалтын яг би өөрийнхөө яг ингээ ажил дээр л бодож байгаа байхгүй ингээд яг хийж байгаа ажил дээр. Тэнгүүд одоо тэр агаар сэлгэлтийг сервис хийдэг хүнтэй байх хэрэгтэй юм байна тий. Тэгээ тэр нь магадгүй ингээд юм мэрэгжлийн хүн байх нь байна. Яг ингээ хуваар гарцсан байх нь байна. Тэгээ ингээ сард одоо тэр хотхны одоо фильтрийг нь солих хэрэгтэй ч гэдэг юм уу тий. Тэр нь бүр ингээд ингээ хуваар байдаг. Төвийн шугамд холбогдоод одоо цэвэр усыг бид нар ингээд ийм сав тавиад те төхөөрөмж тавьж байгаа тэндээсээ цэвэр ус аваад тэрний юу цэвэрлэгээнийх нь юу мэдээлэл нь айгүй хурдан ирд юм бэлээ. Ингээ шууд ингээ залгаал танаа цэвэршүүлэгч чинь хугацаанд дууссан биш одоо манайх очоо солих гэж чинь ч гэдэг юм уу. Тэгэд яг тийм үйлчилгээ бол бас маш хэрэгтэй болох юм байна гэж харлаа. Тийм чинь тэртээ дөрвөө тэгэл нөгөө манай Нямбатар даргын ярьдаг боржуурны стандарт гэдэг шиг бидний ууж байгаа ус бохирдож байгаа амьсгалж байгаа агаар бохирдож байгаа болвол бид нар тэрэн дээр тодорхой стандартаа барих л хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр яг хугацаа заагаад тэгээд тэр үед нь сольдог гэдэг чинь бол яг үнэхээр бид нар яг энийг хийх л хэрэгтэй. Тэгжээж л бид нар одоо эрүүл нэг аятайхан орчинд л амьдрах гэдэг шүү дээ. Яг зүгээр би одоо боржуурны стандартыг барихаасаа илүү хүүхдийн цэцэрлэг сургууль хоёрын доторх агаарын чанар дээр стандарт тэрийг нь бүр тодорхой баг гаргацсан стандарт байдаг байх л гэж бодож байна. Байдаггүй бол тэрийг нэн даруй гаргаад батлах хэрэгтэй. Ер нь манайх чи их бичиг цаас айгуу сайтай шүү дээ. Тэрийг мөрдөх хэрэгтэй. Би одоо жишээлбэл хүүхдийнхаа сургуульд нь ангид нь зүгээр сонирхоод юу нь яад юм байна уу гэд агаарын чанарын мэдрэгч оруулаад тавьж байгаа хгүй. Тэгэхэд чинь тэр чинь одоо яг нэг 25 арай хүрэхгүй хүүхдтэй ангид агаарын чанарын мэдрэгч оруулаад тавихад тэр чинь за нэг 30 минутын хичээл орсны дараа анги доторх агаарын чанар нь одоо нөгөө нүүрс төрөгчийн хэмжээ чинь 2500-аар авчих жоохгүй. Ерөнхийдөө бол 700-аас дээшээ гарах юм бол за 700-аас дээшээ гарах юм бол хүний одоо нөгөө эрүүлэр сэтгэн бодох үйл ажиллагаанд ерөнхийдөө бол бас асуудал үүсч эхэлнэ л гэж үзэж байгаа. Ерөнхийдөө бол нэг 700-аас 1000-ын хооронд л нүүрс төрөгчийг барьж явах юм бол асуудалгүй. Тэгэхээр тэрнийг нь тодорхой стандарттай болгоод ядаж тэр ангид нь вентиляторын моторуудыг нь одоо гадна талд нь нэгдсэн журмаар тавиад тэрийг нь анги болгон руу нь оруулж холбоод сургууль дээр ингээл та. Тэгэхгүй болохоор бид нар яг үннийг хэлэхэд Монгол бол хүүхдэд амар ээлгүй газар. Хичнээн хүүхэд нас барж байна тий. Тэгээ болж л өгвөл хэдэн хүүхдээр туг дагчих гал би одоо өөрийнхөө нөгөө сошиал хуудсан дээр бичгээс өөрөөр бол юу ч хийж чадахгүй л байгаа. Тэгэхээр энэ дээр хүүхдийнхээ амьсгалж байгаа агаар тэр цэцэрлэгийн орчмыг нь та нар хэрвээ сургуулийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол за эхний ээлжинд улсын сургуулаа хэдүүлээ хоош нь тавья л да. Хувийн сургуулиудыг та нар мөнгө зарж байгаа бол энэ дээрээ мөнгө зар гэдэг стандартыг тавьж өгмөр байхгүй. Тэгээд дараа нь улсын сургуулиудаа тэр төсөв тооцоондоо оруулж байгаа жил болгоноороо бүр нэг тодорхой юу гаргаад хуваар гаргаж байгаа бүгдээр ингэ ямар ч гэсэн ингэж хамруулмаар байгаа байхгүй. Ер нь бол одоо эвлэрэх хэрэгтэй бас нэг талаараа тий. Нэгэнт одоо бид нар утаатай байна. Тийм тэгээ одоо утаатайгаа тэмцээд одоо тэр түлш одоо юу гэдгийг утаагүй зуух энэ төр гээл те нэг тиймэрхүү нэг аргацаасан зүйлс биш те яг ингээд юм бодтойгоор ядаж юм сургуулийнхаа орчинд эмнэлгийнхаа орчинд цэцэрлэгийнхаа орчинд энэ газартаа ядаж юм цэвэр агаараар хүүхэд амьсгалдаг байвал тэгээ одоо гадаа гараад мухаа одоо бохир агаараар амьсгалж байгаа ч гэсэн те тэгэхээр яг би нэг зарим нэг зүйлтэйгээ мэдээж тэмцэн тий мэдээж энийг чинь сайжруулахын төлөө явах хэрэгтэй. А тэгтээ бас тодорхой хэмжээнд бас жоохон эвлэрээд энийгээ яаж энэний одоо асуудлыг ингээд даван туулах вэ гэдэг нэг юм тактиктай байх хэрэгтэй юм шиг бас санагдаад байгаа л та. Агаар ярьсных бас нэг ийм юм яваад байгаа. Машины яндангаас гарч байгаа нөгөө нэг хар тугалаг хүнд металл гэдэг байгаа шүү дээ. Тэд нар чинь үндсэндээ агаар ч одоо жишээлхэд яг аль төвшөнд байна уу гэдгээс хамаарат өөр байгаа. Одоо энэ өрөөнд гэдэг их чинь за нэг доош байгаа нэг метр орчимд нэг өөр агаарын одоо холимог явж байна. Дээшигээ энэ хавьд нэг өөр одоо бүр таазны хавьд бас нэг өөр ч гэдэг юм уу те. Тэгэхээр гадаа ялангуяа гудамжаар алхаж байгаа үед машины яндангаас ялгарж байгаа тэр хүнд металл илүү дутуу нөгөө бүр хамгийн хортой бодиснууд чинь ойролцоогоор агаарт 1 метр орчим төвшөнд байж байгаа байхгүй юу? Машины яндангийн хэмжээнд гэсэн үг шүү дээ. Тий, яндангаас дээшээ тэр чинь бол одоо яг яндангаас гараад одоо агаарт ингэж урвалд ороод тэгэл ерөнхийдөө бол газраас 1 метр орчим төвшөнд агаарын хамгийн нөгөө хүнд муухай бохир металлууд нь одоо тэрэн дээр элементүүд нь тэнцээ байж байгаа байхгүй юу? Гэтэл бид нар цэцэрлэгийн насны хүүхдүүд, жоохон хүүхдүүдээ гараас нь хөтлөөд явахаар
яг замын хажуугаар нөгөөтхөр чинь хүүхдүүдээ бид нар амьсгалуулаад алах болж байгаа байхгүй. Би жишээлбэл одоо өөрийнхөө охиныг гадуур ингээ гудамжаар дагуулж ялангуяа машины замтай ойрхон алхахдаа байнга ингээ тэврээд өөрийнхөө одоо нүүрний төвчнөөс дээш гарч байгаа байхгүй. Хүүхдийнхаа яг амьсгалж байгаа хэсгээр хамгийн нөгөө хүнд металлтай хамгийн хурд хортой элементтэй хэсгүүдээр нь бид нар хүүхдээ хөтлөөд алах болоод байгаа. Тэргэн дээр нь бас аваад яваад. Тийм. Тэгэхээр эцэг эхчүүд одоо энийг бас боддог байх хэрэгтэй. Хэрвээ замын хажуугаар явж байгаа бол ядаж хүүхдээ ингэж одоо нөгөө юуныхын төвшнөөс бүслэхийнээсээ дээгүүр төвшөнд ингэж нэг метрээс ингэ дээгүүр төвшөнд өргөж тэвэрж авч явж байгаараа эн чинь буцаагаад хүүхдэд айгүй их нөгөө хор нөлөөтэй юм байгаа шүү гэдгийг хэлчмээр байна. Нэг хэсэг болвол ингээд юу ярьдаг байсан ингээд хөшгөө удирдна тий ингээд тийм гэрлийн унтраа насаана гэд ингээд ярьдаг байсан. Одоо бол арай өөр төвшөнд хүрсэн. Хүмүүс бол одоо жишээ нь усны мэдрэгчийг сонирхож байна. За тэгээд нөгөө юм илүү нөгөө нэг юм смарт те нөгөө нэг нэвтрэх системүүдийг те одоо аюулгүй байдал талаа privacy байдлыг хангаж одоо сүүлийн үеийн хотхнууд одоо үнэн ч гэсэн бас тэр хэмжээндээ өрсөлддөг болчиход байгаа шүү дээ. Одоо хамаагүй хүн орцоонд нь орохгүй тий. За тэгээ лифтэнд нь ч сууж чадахгүй. За тэгээ юу яахгүй машиныхын зогсоол дээр ч гэсэн одоо ингээд ажиллахгүй байх хэмжээнд хүний оролцоог ерөөхдөө бууруулсан ийм ухаалаг системүүд айгуу сайн хөгжөөд байгаа. Тийм. Тэгээ сүүлийн үеийн хотхнуудад энэ даа ялангуяа байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энийг хуучин хотхнуудад нэвтрүүлэх нь боломж байна уу? Байлгүй яах вэ? Яг хоо технологи л учраас тэгэл мэдээж нөгөө эн чин цаагуур нь явж байгаа физик орчин буюу нөгөө кабель сувгчлалын асуудал үүснэ. Бусдаар бол ямар ч асуудалгүйгээр хэрэглээд явж болно. Яг хоо зүгээр хамгийн гол асуудал нь санхүүгийн асуудал. Мэдээж тоног төхөөрөмж суулгаж байгаа сольж байгаа учраас тэрний үн өртгийн асуудал гарна. Тэнгүүд манай одоо хуучнаар бол сөөхүүд нь уламжлалт ойлголтоор сөөхүүд нь бол яг нэг тиймэрхүү хэмжээний мөнгөийг жишээлхэд шууд гаргаад нөгөө компанида төлөө сольчих боломж нь айгүй хомсхон байдیں۔ Тэгэхээр яг тэрэнд зориулаад одоо бас бизнесийн нөгөө шудраг өрсөлдөлтөй учраас бас толгоогоо ажиллуулж байна л да. Яавал одоо бид нар эднэрт айгүй бага зардлаар яг нөгөө үндсэн гол 3 асуудал байгаа байхгүй. Машинтай нэвтрэх, лифтээр нэвтрэх, одоо нөгөө орцоороо буюу домфоноороо нэвтрэх гэсэн. Үндсэндээ гэртээ орохын тулд энэ хүн 3 төрлийн л нэвтрэлт хийж байгаа. Энэ 3-ыг нь бид нар нэг систем дээр зангидаад тэгээд сөөх дээр нь эрхийг өгдөг болгоод оршин суугчд өөрөө гар утасных аппликейшнээр тэрнийг хийдэг болчих хэрэгтэй байгаа байхгүй юу. Ингэцсний дараа бол тэр сөөхийн орчин бол бүр ингээ орвонгоороо өөрчлөгдөх ёстой. Яагаад гэхээр бид сөөхийнх нь одоо төлбөр төлдөггүй тэр хүмүүсийг бүгдээр ингээ авчираад яг тэр системтэй уяад өгчнө. Төлбөрөө төлөхгүй бол тэр хүний амьдрал баг зэрэг төвөгтэй болол эхэлнэ. Орцоороо одоо машиныхын дугаараар одоо жишээлбэл хэдэн секунд болжод онгоодог байсан бол хугацаан жоох ихсдэг ч юм уу те орцоороо орж болно. Бид нар гэхдээ тэр хүний гэртээ орох эрх нь бол хориг байхгүй юу? Лифтээрээ явахгүй алхаад мань хүн гэртээ орж болно шүү дээ. Тэгэхээр ийм байдлаар хүнд одоо нөгөө төлбөрөө төлөхөөс өөр аргагүй баг зэрэг шахалт үзүүлж ижил бид нар тэр хүний төлбөрийг төлөх гэдэг байхгүй юу? Тэгээд дээрэс нь нэмээд яг буцаагаад нөгөө төлбөр төлж байгаа ухамсартай одоо сахилга баттай айлууд нь яах юм гэхээр гар утаснасаа жишээлбэл лифтээ дуудчихна ирж байгаа машинтай зочин нөгөө хүргэлтийн үйлчлэгчнийхээ машины дугаарыг нь хийгээд оруулчих. Гэрээсээ те өөрөө гар утаснасаа гар утсан дээрээсээ одоо домофоныхоо дуудлагыг тухайн гэр бүлийн одоо хэдин гишүүн байдаг насанд хүрсэн хүмүүс нь гар утсан дээрээ хүлээгээд авчин ч гэдэг юм уу. Тэгээд энэ бүх үйлдэлүүдээ дэлхийн хаанаас ч хийгээд явах боломжтой гэх мэтэр буцаагаад нөгөө оршин суугч талдаа өгж байгаа үр дүн нь айгүй их байгаа байхгүй юу? Тэгсэн мөртлөө төлбөрөө төлдгөө байгаа паразитуудаа бид нар бас энэ дээрээс шахалтаа үзүүлчин сөөхийн төлбөрийн хоцрогдол нөгөө хугацаа хоцрогдол энэ төр бол аль болох бараг байхгүй болох байх гэсэн бодолтой эхнээсээ нөгөө ашиглаж байгаа хотгонууд нь ч гэсэн ер нь бол тийм болоод явж байгаа. Тэгэхээр энэ дээр ерөнхийдөө бол систем хэрэгэлснээрээ бид нар оршин суугчдод яг зүгээр энийг эхний удаа зүгээр ингээ ярихаар эдгээр одоо биднээс мөнгө авах гэж ингэж дарамтлаад байна гэж бодоод байхгүй. Энэ бол эргээд нөгөө хүний чинь амьдралынхын тав тухыг илүү хэлбархан болгож байгаа. Одоо бас л нөгөө эргээд өөрийнхөө амьдралыг хотголоо орё л да. Манайх чилгээд гаднаас нэг зочин ирэх гэх тэгэнгүүт би нөгөө оператор руугаа заалгана. Тэгэнгүүт тэр хүн нөгөө манай зочин чинь байрны хотгоны гадаа ирчээ зогсож байдаг. Ардлаас нь 4-5 машин аваачралцсан. Тэгээд тэнцээ чинь хэрүүл үүсдэг байхгүй. Тэгэл манайхан чинь нөгөө нэг алдартай хараалуудаа хараагаал наа машина зайлуулаач майлуулаач энэ тэргээл тэгээ нөгөө харуулын ажилтныг загнаал одоо дээрлэхэл те. Тэгэнгүүт миний нөгөө зочноо оруулах хэсэг тэр харуул яг тэр нөгөө компьютерийн хартал сууж гинүү жорлон явсан уу хоолндоо явсан уу гэдгээс нь хамаарж байгаа байхгүй. Тэрний оронд би зүгээр гар утаснасаа нөгөө хүний ирэхээсээ өмнө за машиныхаа дугаарыг хэлчих гээл машиныхаа дугаарыг
4 оронгийн хийгээл дарахад нөгөө хүн чинь манай хотхон руу зүгээр нэг удаагийн ирэхээр нэвтэрнэ. Тэгээд сөөгч өөрөө бол одоо зүгээр цэвэр зардлын байгууллага байгаа шүү дээ. Хотхны оршин суугчнаас мөнгөний аваад тэрийг үрдэг. Буцаагаад ямар нэгэн байдлаар ашиг орлого олдог юм юу ч байхгүй. Тэгэнгүүт бид энэ дээр бас юу хийж өгöd байгаа юм гэхээр за манай зочин манад ирлээ. Гэхдээ тэр хүн хязгааргүй удаан байж болохгүй. За би энэ айлын зочин учраас магадгүй ихний нэг 2 цагийн ч гэдэм үү 3 цагийн ч гэдэг юм уу өнгөө өгөөд тэрнээс цаашаага цагийн 1000 төгрөг шүү. Гэх юм бол нөгөө хүн гарахтаа нэг 2000 төгрөг ганц 2000 төгрөг төлчөөл явна. Тэр чин сөөхөд нөгөө олон яваад эхлэхээр баг зэргийн ашиг. Гэхдээ тэрүүгээрээ буцаад сөөх өөрөө дарга нь идэх гээд байгаа юм биш шүү дээ тэр чинь. Буцаагаад хотхон дотор чинь зөндөө асуудал үүсэж байгаа. Ялангуяа нөгөө хогны менежмент энтрээс ахуулаад манай сайжруулчмаар юм зөндөө байгаад байдаг. Дээврийн нөгөө засварын асуудлууд, лифтний одоо нөгөө урсгал засварын асуудлууд энтергээл гадна хүүхдийн тоглоомын талбайгаа илүү гоё болох молох ч гэдэг юм уу. Тиймэрхүү юмд орж ирж байгаа мөнгөө сөөхөн тийшээ зарчиж байвал бас уулна гоё ихгүй юу? Тийм хуримтлал үүсгэнэ гэсэн үг шүү дээ тэр чинь. Тэгээд дээрэс нь машинууд жишээлхэд өдрийн цагаар ялангуяа манайх шиг зогсоол хомс газар өглөө 8-аас оройн 8 хүртэл би гараашаа хэрэглэдэг байлуу зөндөө байдаг байхгүй. Тэгэхэд чинь буцаагаад тэр өдрийн цагаар сул байгаа гараашийг хэрэглэх хэрэгцээ хотхон дотор нь ч байна, хотхон дотор нь үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд ч байж байна. Тэнгүүт бид яаж өгч байгаа гэхээр манад ирж байгаа одоо зочиндоо ч гэдэм үү би гараашаа түрээслүүлж болно. Үгүй бол тэр одоо манай хотгонд нэг шүдний имлэг байгаа. Шүдний имлэг одоо үсчин гоо сайхны газар руу орсон хүн найдвартай 1-2 цаг болдог байхгүй. Тэгэнгүүт тухайн нөгөө үйлчлүүлэх гээд ирж байгаа хүмүүс нь ороод миний зогсоол дээр би жишээлбэл өглөө 8-аас оройн 8 хүртэл гэртээ байхгүй. Миний зогсоол сул. Тэгэнгүүт би тэрнийга өөрөө нөгөө хотгоныхоо одоо сүүхийн аппликейшн дээр нь миний зогсоол сул шүү гэдэг статус оруулаад өгчхөөр нөгөө зогсоолыг чинь манай шүдний имлэг түрээслэнгүүтээ нөгөө юунда өвчтөндөө одоо үйлчлүүлэгчтэй тэрнийг түрээсүүлж байгаа. Тэр хүн гарахтаа за 6000 төгрөг төллөө гэж бодъё. Тэр 6000-аас нь 1000 төгрөгийг нь сөөх аваад 1000 төгрөгийг нь одоо үйлчлэгээ үзүүлж байгаа буюу манай байгууллага аваад 4000 төгрөгийг нөгөө хүний нэр дээр сөөхийнх нь дансанд хадгалж иж болно. Эсвэл сөөхийнх нь сарын төлбөрөөс нь ингээд баг багаар хасагдана гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ юу болж байгаа юм гэхээр миний огт нөгөө ашиг олдоггүй үл хөдлөх хөрөнгийг эргэлтэнд оруулангуудаа буцаагаад миний сөөхийн төлбөрийг тэндээс cover хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр сардаа жишээлхэд би 22 хоног өдөрт нэг 4000 төгрөгөөр түрээслүүлээ гэж бодоход миний нөгөө сөөхийн төлбөр тэр хэмжээгээр багасаа явчихна гэсэн. Яг үнэн тэр гараашууд бол өстой үнэхээр хоосон л байгаа шүү дээ. Тий. Тэгээ амралтын өдөр энэ төр гэхээр чинь бүгдээрээ л бас гараал явчихдаг тий хов хоосноор л байж байгаа байхгүй. Хотоос хөдөө нэг 7 хоногор ч юм уу явахдаа тэгээ явчихулна. Тэрийг зөвхөн үйлчлэгээний байгууллага гэртгүү хотхон дотор нь амьдарч байгаа хүмүүс өөрсдөө би танаа зогсоолыг хэдэн цаг түрээсэлж игээд хоорондоо бас үнэ тохироо түрээсэлж болж байгаа юм. Тийм шүү дээ. Яг үнэ. Сөөх бол аль болох л одоо орлого нь нэмэгдэж явах хэрэгтэй. Одоо ингээд бид нэр сөөхүүдтэй ингээд уулзалт хийгээл явж байгаа байхгүй. Тэнгүүд сөөхүүдийн дийлэнх нь ерөөсөө ингээд ийм санхүүгийн асуудалтай. Тийм. Ерөөсө бүгдээрээ мөнгөгүй. Тэгээд оршин суугч нарын төлбөрөө төлдөггүй. Авлага нь одоо бүр тэрбум 200 сая давцсан хотхон хүртэл байгаа байхгүй. Одоо тэр нь ингээд 1000 гаруй айлтай. Тэгэд яаж тэр хүмүүс одоо бусдын мөнгөн дээр л амьдраад байна гэсэн санаа штэ. Тэгэхээр ингээд бас юм хилж ярьж ингэж ойлгуулах одоо тийм ухамсартай байдлыг ингээд юм нэвтрүүлэх зүйл нь яалтчгүй миний хаар бол хязгаарлах. Одоо сайн ингээд сүүхийн хуулийн шинжилсэн найруулга дээр явж илээ л дээ. Монгол банкны мэдээллийн санд ингээд оруулнаа гэд. Тэгээд тэр нь одоо яг бас батлагдахгүй юу бас мэдэхгүй. Гэхдээ санаа нь бол одоо сөөхүүд өөрсдөө бараг санаачлаад тэ энэ ингээд ухаалаг системийг ингээд нэвтрүүлээд өөртөө мөнгөтэй болох тэ тэгээд оршин суугч нартаа одоо зөвхөн мөнгө авах гэдэг нь нэг талаараа бас буруу л та тэ мөнгө авсан болвол эргээгээд нөгөө сөөх маань чадамжтай байх хэрэгтэй. Тэгээ ажиллаа тайлгнадаг байх хэрэгтэй. За тэгээд нөгөө тухайн одоо хөрөнгөхийн тухай мэдээллийг бас сайн оруулдаг байх хэрэгтэй. Одоо жишээ нь бид нэр одоо тэр аппликейшн дээр ингээд ийм мэдээллийг оруулж өгөхийг хүссэн юу гэхээр маш олон тэрбум төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг сөөх удирдах ажиллаж байгаа. Хөрөнгө тий. Тэгээ эн чинь баг дундын өмчлийн эд хөрөнгө гэдэгт чинь маш олон юм орж байгаа байхгүй. Зөвхөн өөрийнх нь суудаг лифт биш. Өөрийнх нь суудаг одоо өөрийнх нь нэвтэрж байгаа коридор биш байгаад байна. Хаалга биш байгаад байна. Маш олон хөрөнгүүд тэр хүүхдийн тоглоомын талбай, хогийн цэг, гараж одоо тий тэр болгон чинь
хөрөнгө юмаа гэдгийг л ойлгуулмаар байгаа байхгүй тий. Тэгээд тэр талаас нь одоо тэр аппликейшн дээр мэдээллийг оруулах гад ер нь дийлэнх Улаанбаатар хотод байгаа одоо энэ сүүхийн ч юм уу аппликейшнуудыг бүгдийг судлаж үзсэн л тий. Тэгээд тэр аппликейшнуудад дийлэнхтэй зөвхөн төлбөр төлөлтийг дэмжсэн тим систем байгаад идэм билээ. Тий. Нөгөө технологийнхоо боломжинд л үндсэндээ бол баригдаж тэгж яваад байгаа. Яг манай сөөхүүд бол ерөөсө хамгийн зовлонтой юм санхүү мөнгө гэдэг нь харахгүй. Систем аваад нэвтрүүлээд аятайхаа юм хийчихгээд тэгэхээр нэгдүгээр тэрийг нь яг нөгөө маш сайн хийгээд өгөх компани бол их цөөхөн байгаа. Хоёрдугаарт нь тэрнийгээ худалдаж авах санхүүгийн боломж нь бол маш муу байна. Гуравдугаарт нь урт хугацаанд нэг юм суулгаад орхино гэдэг чинь ерөнхийдөө бол асуудлыг шийдчихэж байгаа хэлбэр биш байхгүй юу? Урт хугацаанд энэ хотхонд амьдарч байгаа хүмүүс чинь ядаж нэг 10-15 жилийн одоо амьдралын нөгөө саягтыг харж яваа шүү дээ. Тэгэхээр тэрэнд нь тохируулаад сар болгон буцаагаад нөгөө нэг суулгацсан юм арчилдаг тий. Тодорхой хэмжээний технологи гэдэг чинь илэгдэх нас байна тий. Тэгэхээр тэр нь дууссан үед нь дахиж шинжлэх асуудлыг нь ярьдаг. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө нэг юм суулгаад нэг гэрээ хийгээл нэг юм болоод тухайн үедээ ажиллаад за болчлоо гэдээ орхиж явдаг юм ерөөсөө биш байхгүй. Тэгэхээр бид одоо манай компани чинь жишээлхэд шинээр явж байгаа төслүүдтэй хүртэл ажиллаж штэ. Тэр хүмүүстэйгээ юу ярьж өгч байгаа юм гэхээр бид та хэдэд баталгаа хугацаад хэдэн жилиг өгч байна. Энэ бол барилгынхаа хуулиар явна. Энэнийг дууссаны дараа манайх та нартай ашиглалт үйлчлэгээний гэрээ байгуулнаа. Тэгэхээр энэ хотгонд суулгасан бүх тоног төхөөрөмж энэ юмнуудыг чинь бид нар цаашд нь ашиглалт үйлчлэгээний гэрээ байгуулад одоо хэдэн жил байдیں۔ Тэрнийгээ хэд хэдэн жилээр нь сунгадیں۔ Тэгэл үндсэндээ бол энэ барилга байж байгаа үед манай компани оршин тогтнож байгаа үед бид нар та нарын ашиглалт үйлчлэгийг ингээ хариуцаад явъя шүү гэдгийгээ ингээд анханаас нь бүр гэрэн дээр заагаа явчихж байгаа. Яг хөө эн чинь нөгөө талаараа бидний хувьд бас цаашаага нөгөө тогтвортой бага хэмжээний ч гэсэн тогтвортой орлого олох нэг юм багхгүй юу. Явж гэхдээ энэ нөгөө зах зээл нь өөрөө барилгын зах зээл чинь өөрөө нөгөө баартер ихтэй тэгээд дээрэс нь бидний хийж байгаа ажлыг барилгууд ихэнх тохиолдолд нөгөө жоохон хоошин тавьж шийтгэх гээд байдаг учраас энэтэй аягүй их холбоотой. Тэгээд бүх компаниуд нөгөө бас бие чаднууд аягүй ихтэй шүү дээ энэ чинь. Одоо нэг 2-3 тоног төхөөрөмж авчраад хооронд нь холбоод болчтой юм байна гэсэн ойлголттой хүмүүс зах зээлээр дүүрэн байна. Тэгээд тэр болгон чинь мэдээж нөгөө цаг хугацаа яваад урт хугацаанд тэгэл яг ялгарч байгаа юм л да. Чадахгүйнууд нь хасагдаал чаддгууд нь яваад. Гэхдээ энэ төр чинь эцсийн бүлэгт нь хин туршилтын туулаа болоод байгаа юм. Тэгэхээр явж оршин суугчид өөрсдөө туршилтын туулаа болоод байгаа байхгүй. Тэгэхээр хүн одоо жишээлхэд буцаагаад барилгын компаниас нь анх байраа одоо эн чинь бидний бид хоёрын хамгийн анхны нөгөө яриа эхэлсэн сэдв шүү дээ. Барилгын компаниасаа юу шаардах ёстой юм бэ? Миний галын төхөөллийн систем ажиллаж явах ёстой. Энд чи гал гарах юм бол хамгийн түрүүнд богино хугацаанд мэддэг байх ёстой гэдэг шаардлагыг оршин суугчид өөрсдөө тэр нь тавьдаг байх хэрэгтэй. Намайг одоо жишээлхэд энэ хотхон руу зочноо оруулахад төвөггүй байлгаж өгөөч. Би өөрөө нэвтрэхэд төвөггүй болгож өгөөч. Миний 5 тухайг одоо та нар ингэж хангаж өгөөч гэдэг юмудаа бүгдээрнгийн одоо энэ нөгөө системүүдийнхаа ажиллагааг баг зэрэг уншаад мэдчихнэ. Тэгээд нэг ачих хэрэгтэй байхгүй. Нөгөө дулаасаа буцаага тэрнийга нэгтэг ашиглалтанд орцсныхан дараа сөөхөөс энэ систем чи ажиллахгүй шүү дээ. Энийг ажилуулаач гэдэг юмнуудаа нэхэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр эн чинь яг аль аль талдаа бас л нөгөө хүмүүс нь ч бай тэр хариуцж байгаа байгууллага нь ч бай өөрсдөө бас л нэг бодовсрах тухай л асуудал яриад байгаа байхгүй. Худалдаа авагч нар одоо яг тийм нарийн зүйлсүүдээс мэддэг байх хэрэгтэй байгаа байхгүй тий. Манай хотхны одоо миний авсан байрны галын систем нь яаж бид нэрийг хамгаалж байгаа. За тэгээд тэр нэвтрэх систем нь яаж бид нэрийг одоо чөлөөтэй байлгаж байгаа тий. Тэгээд эцсийн бүлэгт явж энэ сөөхийн төлбөр тооцоо чинь яаж явах юм бэ тий. Энэ болох чинь ингээд яг бүгдээр ингээд юм зөв систем рүү орчвол айгүй амар байгаа даа байхгүй тий. Ажиллаж байгаа бидэнд ч гэсэн бас амар яах гээд байгаа нь мэдэгдэхгүй тий. Тэгээд нөгөө оршин суугч нартаа ингээд бүр тангад ном шиг л одоо би яг үндэ бүр нэр үнэхээр тайлбарладаг. Тэгээд тайлбарлаад нөгөө хүмүүс маань бас ойлгох хүмүүс бас байгаа. Сүүлийн жилүүдэд бол харьцангуй энэ хөрөнгийн менежментийн тухай ойлголтыг одоо маш нарийн хүмүүсээс ойлгодог болсон билээ. Тийм өмнө нь бол намайг хөрөнгийн менежмент гэдээ ярихаар л сөөхүү, цэвэрлэгээ юу гэл ингээд ярьдаг байсан. Тэгээд одоо бол ингээд бас арай өөр төвшөнд тэгээ хотхнууд хүртэл одоо санал тавьж гин. Тэгээ ингээд танах ингээ манай хотхон дээр ингээд менежмент хийх боломжтой юу гэл түрүүн барилгын одоо нөгөө гүйцэтгэлтэй холбоотой төлөвлөлт холбоотой ярьсан шүү дээ тий. Тэгэхээр энэ төлөвлөлтийг одоо ингээд ийм туслан гүйцэтгэгч нар хоорондоо уялдаа холбоогоо сайжруулад тий одоо магадгүй
тухайн одоо гарч байгаа зардлыг бууруулах тэр боломжийг хэрхэн нэвтрүүлэх бас одоо энэ холбоо тохиолдол цахилгаан хоёр чинь хоорондоо нэлээд юм уялдаатай байдаг шүү дээ тий. Яг үндсэндээ барилга дээр яг манай тухайд бол цахилгааны гүйцэтгэгч компани салхивч хийж байгаа буюу одоо нэг утас харах систем хийж байгаа байгууллага гэсэн хоёр байгууллагатай л уялдаж ажиллаж байгаа. Одоо нөгөө хоршил компаниуд гэдэг байгаа байхгүй. Үндсэндээ гэхдээ эн чинь аль ажлыг хийх үгээд нөгөө яг эцсийнхаа цэгүүдийг хоорондоо нөгөө уулзвар цэгүүдээ хоорондоо тохиролцоод ингээ явчихад бол буцаагаад барилгын компанид илүү ашигтай байдлаар саналаа тавиад явуучих боломж бол байгаа байхгүй. Тэгэхээр энэн дээр бол яг харахгүй л нөгөө уялдааны асуудал. Тэгэнгүүт бид нар чинь ер нь яг барилгын аль үед ороод байгаа юм гэхээр зураг нь дуусаад барилга өөрөө угсралт нь яваад барилга угсралт эрт орлоо гэхэд барилга угсралтны талдаа орж явахад явж байгаа байхгүй. Зарим хотхнууд за эх 7 хоногт улсын комисс орох гэж гяс ороод энэ ажлыг дуусгаатгаа чинь тэр гэж орж ирж байгаа байхгүй. Ингэж болохгүй штэ найзуудаа хэдүүлээ тодорхой хэмжээнд яг бизнес хийж байгаа бол тэрнийг яг аль ажлууд нь хаанаа ордог байх хэвээр. Яг чи нөгөө японочтой ажиллаж байгаа гэсэн штэ. Энэ дээр бид нар тэр хүмүүсээс сурах юм айгүй их байна. Тэр хүмүүс чинь барилга дуусахаас өмнө бүх гүйцэтгэгч нараа барилга нөгөө баригдаж эхлэхээс өмнө зураг зураад бүх гүйцэтгэгч нараа сонгоод аль ажлаа хин яг аль хүртэл хийх юм аль цэгээс эднийх нь аваад дараагийнх нь ажлыг хийх юм гээд бүх уулзвар цэгүүд бүх харилцааг нь хооронд нь зохицуулаад хоорондоо ямар нэгэн хэрүүл маргаан байхгүйгээр ажил нь аягүй жигтгэж явж байгаа хгүй. Санхүүгээ тэрнээсээ өмнө бэлдээд за яг энэ хэсэгт бид нар энэ мөнгийг төлцсөн байх ёстой. Энэ хэсэгт нь бид нар энэ мөнгийг гаргана. Энэ хэсэг дээр яг магадгүй мэдээж санхүү жоохон дутаж болно. Тэр үед нь бид нар яг энэ хэсэг гэхэд бид нар энэ хөрөнгө оруулалтыг шийдээд энэчнээс оруулсан байх ёстой гэдэг юмнуудаа бүгдээрээ сайхан төлөвлөд орж байгаа хгүй. Монголын тухайд бол шууд одоо тэгээд хийх хэцүү л дээ. Тэгэхээр энэ дээр нь ядаж одоо аль болох чадах хэмжээгээрээ ингэж нөгөө харилцагч нараа сонгоод компаниудаа сонгоод энэ хотхон яг дуусны дараа ийм байх ёстой гэдэг юмнуудаа бүгдээрингийн тохироод энэ ажлыг нь хэн хийх юм гэдгийг нь сонгоод хорших ажлуудыг нь хооронд нь хэрүүлгүйгээр явуулах хэрэгтэй байхгүй. Тэгэнгүүт зовлонтой юм нь юу вэ гэхээр барилгын туслан гүйцэтгэгч компаниуд хоорондоо хэрэлдээд. Эний чинь би хийхгүй чи хийхгүй нөгөө нэг алдартай хараалуудаараа сайхан хараалцаал тэгэл барилгын талбай дээр чинь нөгөө инженерүүд нь хоорондоо барилцаж авах тохино шүү дээ. Тэр хэрүүлийг үүсэхгүй байх асуудлыг хэн хийхээр барилга нөгөө захиалагч компани нь өөрөө байхгүй. Тэгэхээр үндсэн гүйцэтгэгч нь бол тэрнийгээ хийн та нар энийгээ хий гэдэг юм уу да сайхан даалгавруудаа өгөөл тэр даалгавар дээр нь үндсэн гэрээнд чи энэ орцсон байгаа энэний яг магадгүй танах нэмэлтээр хийн шүү гэдэг юмнуудыг нь айгүй гоё хоорондын уялдааг нь хангаад өгчөхөд л энэ асуудал шийдэгдэж байгаа байхгүй. Тэгэл явж эн чинь бас дахиад нөгөө нэг анхны ярьдаг харилцааны л асуудал шүү дээ. Бид нар тэртээ дөрвөн нийгэмдэр амьдарч байна. Аль нь бизнес хийж байна, аль нь ашиг төлөө явж байна. Гэхдээ энэн дээр асуудлыг заавал хоорондоо хэрэлдэхгүйгээр сайхан сууж байгаа зураг гаргаж тавьж байгаа л ярьчих юмыг л хэрэлдээд яваад байгаа нь бас жоохон гайхаад байдаг байхгүй юу? Тийм төлөвлөлт тэгээд тэр зардал бууруулах боломжийг. Тий. Яг хоо зардал бууруулах боломж дээр бид нар сүүлийн үед нэлээд яриад явж байгаа. Тэгэнгүүт одоо нэг кабелийг жишээлхэд барилга дээр хоёр компани татаад явна гэдэг чинь өөрөө зардал واخгүй. Ялангуяа энэ хоошо Оростой яваад Оросын барилгын компаниудтай уулзаад үзсэн. Тэгэхэд нөхдүүд барилгын талбай дээр бол ерөөсөө нэг гүйцэтгэгч нь байгаа л бүх кабелаа татна. Тэр нь манад илүү хямдхан. Та нар кабелаа татыг бол бид нар оруулахгүй гэж ярьдаг байхгүй. Магадгүй нөхдүүд тоног төхөөрөмжөө манахаас ч гэдэм үү цахилгааны компаниас хоёр талаас нь зүгээр тоног төхөөрөмж материалаа аваад яг газар дээр кабель татах ажлаа нөхдүүд өөрсдөө хүмүүсээ оруулаад татуулцдаг ч гэдэм үү. Ийм байдлаар тэгээд яг зүгээр эн чинь миний мэдж байгаа юм дээр л ингэж зардлын хэмнэлт гарч ирж байгаа шүү дээ. Тэгээд цаашлах юм бол одоо бид нар сүүлийн үед айл дотор сууж байгаа домофоны дэлгэц үү шүү дээ тий. Ер нь бол домофоны дуудлага ирэхэд би буудан дээрээ сайхан тухтаа сууж яснаа очоод тэр дэлгэцэн дээрээ очоод нөгөө хүнийхээ царайг хараад хаалга онгоолгоно гэдэг чинь болвол миний хувьд айгүй төвхтэй асуудал болчихж байгаа байхгүй. Тэгээ бид нар яг өмнө нь нөгөө суулгацсан байсан хэдэн хотхнууд дээр бас нэг жоохон судалгаа хүмүүсээс нэг асуумж авч үзсэн. Тэнгүүд яг тэр домофоны хан дээр байгаа дөрвөлжин дэлгэцэн дээр очиж товчлуур дарддаг тохиолдол айгүй цөөх юм бэл. Бид сүүлийн үед юу хийж ийм нэхэр ерөөсөө гар утасны аппликейшн гэдэг тэр төргөө сөөхийн нөгөө менежментийн зориулаад аппликейшн хийгээд өгч байгаа шүү дээ. Тэр аппликейшн дээр домофоныхоо дуудлага, хотхныхоо камер, нөгөө галын тохиоллын нөгөө аварын дуудлага тэгээд нөгөө нэг зочин нэвтрүүлэх, лифтээ дуудах гэсэн бүх үйлдэлээ тэр аппликейшн дээр чинь оруулаад өгчё. Тэгээ аппликейшнийг нь өөрөө хотхных нь хэрэглэгч нар тэндээс хэрэглээд яваа. Дээрээс нь нэмээд хотхон дотор ч н одоо кофений газар, пиццаны газар, магадгүй хүнсний идэлгүүр, эмийн санч гэдэг юм уу ийм юмнууд байгаа.
тэднэр рүү чинь захиалга өгдөг юмыг чинь бид нар консерж үйлчлэгээ захиалдгийг чинь аппликейшн дээр нэмээд оруулаад өгөө. Ингэчих юм бол хүний амьдрал илүү тав тухтай болж байна. Бид нар тэртээ тэргүй одоо гар утснаас салхаа болсон. Гар утас واخхгүй бол бид нар жорлон ч орж чадахгүй шүү дээ. Ийм байгаа нөхцөлд бол бид нар гар утсан дээр нь бүх юмыг оруулаад тэгээ энэ бүх үйлдэлүүдэд дэлхийн хаанаас ч хийдэг болчхоор хүний амьдралд нөгөө илүү хэрэглээнд нь илүү ойрхон болчихж байгаа байхгүй. Тэгээд эн чинь яваад цаашаа нөгөө нэг бас л ялгаа авахгүй сөөхөн төлбөр тооцоотойгоо уялдаатай явж байгаа. Яг гоо энээс цаашаага одоо бид нар жишээлбэл дахиад банкуудтай ч гэдэг юм банк босуудтай сөөхөн төлбөрийг хүнийх нь өмнөөс төлдөг тим системийг бас яриад л явж байна одоо бол. Тэгэхээр ингээд яг өөрөөсөө хийжсэн ажлууд дээр тулгуурлаад ингээд аппликейшн хүртэл бид нэр ингээд нийлээ зохион бүтээгээд за энийг одоо ингээд удахгүй одоо зах зээл рүү бас нийлүүлэх гээд эхний ээлжний одоо сөөх хотгонуудад ингээд санал тавиад нэлээд юм нааштай бас шин бүтээгдэхүүн одоо гаргах гад зориод явж байгаа. Өнөөдрийн одоо ярилцлага маань ерөнхийдөө ингээд юм шингэрч ийн гэдэг лөө. Тийм өнөөдрийн ярилцлага маань нэлээд одоо бас ингээд төгч чинь тий. Тэгэхээр за ялцчгүй ингээд бид нар одоо бидний үеийн залуучууд тий ингээд барилгын салбартаа тэр дундаа ингээд 10 гаруй жилийг одоо өнгөрөөцсөн байна. Одоо бүхэл асуудлуудаа баг баабээгөө мэддэг тий. За хөгжлөөч гэсэн бид нараас харцсан байна тодорхой хэмжээнд. За тэгээ бид нар ингээд гэртүү solution компанитай хамтраад Аязгалцын бид нэр ингээд юм сүүхийн аппликейшнийг хөгжүүлээд явж байгаа. За тэгээд эх ондоо хотгонуудад ингээд нийлүүлээд эхний ингээд саналаа тавиад уулзалтуудаа одоо ингээд сүүхүүдтэй уулзалт хийгээд явхад бол нэлээд тийм одоо нааштай ийм саналуудыг бид нараас тавиад явж байгаа. Сүүлийн асуултаа нэг асуучих тий. Барилгын одоо ухаалаг систем нэвтрүүлснээр барилгад ямар давуу талуудыг өгж байгаа юм бэ гэдгийг хоёулаа ингээд сүүлийн одоо асуултаа болгоод ингээд өндөрлөе гэж бодож байна. Ухаалаг хотхны одоо цогц шийдэл гэж нэрлэж байгаа. Энэ дотор чинь нөгөө нэг түрүүний ярьдаг нэвтрэлтүүд бүгдээрээ орж ийн, аюулгүй байдал талынхын функцүүд орж ирж ийн. Тэгээд дээрэс нь орчин суугчийн амьдралыг илүү тав тухтай болгох нөгөө консерж үйлчлэгээ захиалах бие биендээ одоо юм төрөлсгч гэдэг юм уу тиймэрхүү юмуд нь орж ирж байна те. Тэгэхээр эндээс хамгийн их ашиг хүртэх хүн бол орчин суугч өөрөө. Ягаад тэгэхээр би миний амьдрал илүү тав тухтай болж байгаа хгүй. Би зочноо одоо жишээлбэл гар утсан дээрээсээ зүгээр ураад оруулчин готлоо өмсөхөөс өмнө лифтэд дуучаад готлоо өмсөд гарахад миний амьдралаас хэдхэн секундыг ч гэсэн тэр цайхан химнээд нөгөө лифтэ чинь авчираад өгч юм те. Тэгээд дээрэс нь би зөвхөн шаардлагатай гэсэн хүмүүсээ өөрийнхөө давхурт гарахыг зөвшөөрж байна. Тэгээд дээрэс нь барилгын компанида болвол буцаагаад бид нар яг одоо манай нөгөө нэг дэлгэцгүй шийдлийг жишээлхэд хэрэгэллээ гэж бодоход айл уулганыхаа тоогоор нэг сая орчим төгрөг шууд хэмнэлт авч ирж байгаа байхгүй. Гэхдээ айл нь хэрвээ заавал одоо би надад одоо хан дээр дэлгэц хэрэгтэй гэх юм бол тэрийг нь барилгын компани биш айл өөрийнхөө мөнгөөр нэмэлтээр аваад тавих боломжтой. Айл нь гэрийнхаа одоо нөгөө гэрлийг өдөртийг хөшгөө нээж хаа энэ төр гэх юм бол айл тэрийг өөрийнхөө мөнгөөр яг өөрийнхөө хэрэгцээнд тохируулаад нэмэлтээр авчих боломжтой. Тэрнээс барилгын компаниуд одоо жишээлбэл айлын гэрийг ухаалаг болгож ийн гэж хэлээд энэ гэрлээ заавал энэ гар утснаас ингэж өдөртөөрэ хөшгөө заавал автоматар ингээрэ гэхээр тэрийг бүр одоо үзэн яддаг хүмүүс ч байгаа байхгүй юу. Зарим хүмүүс жишээлбэл энэ одоо хүүхдийг ингэж залхуу болгоод ах юм. Тэрний гэрлийн унтраалгыг очиод дарчих хэрэгтэй штэ гэдэг тийм үзэлтэй хүмүүс ч гэсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр барилгын компанид эн чинь бол буцаагаад зардлын хэмнэлт болж байна. Тэгээд дахиад сөөх талдаа болохоор ашиглалтын байгууллага нь одоо барилгач нь улсын комисс хүлээж аваад айл нүүгээд орлоо. Айл нүүгээд орсны дараа барилгын компани юугаа хийж байгаа штэ. Айл нүүгээд орсны дараа оршин суугч нар нийлээд ч гэдэм үү хин нэг нь одоо сөөх гэдэг нэг юмыг байгуулад нөгөө нэг хогны асуудал нөгөө нэг дундын эзэмшлийн асуудлууд чинь шийдээд явж байгаа штэ. Тэгэхээр энэний цаан чинь юу яригдаж байгаа гэхээр сөөх ажлаа хүлээж авахдаа ямар нэгэн байдлаар шилжилтийн процесс нөгөө удаан процесс явахгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр улсын комисс орлоо, айлууд нүүж орлоо, сөөх байгуулагдлаа, шууд системийг хэрэглээл эхнийхээ сараас ахуулаад айлууд руугаа системээрээ төлбөрөө явуулаад эхэлнэ. Нэвтрүүлтийн тухайд бол айлууд амьдраад эхлэнгүүт нь бид нар давхиж шууд нөгөө нэвтрүүлтийн ажлыг хийгээд айлуудаа сургалтаа хийгээд сөөхөн төлбөрөө ингэж явуулна шүүгээд одоо бүх юмудаа сургаад айлуудаа сургалтаа хий чинь нөгөө бэлдсэн видео контентуудаа тухайн хотхныхоо одоо групп дотор нь тавиад явчихна. Сөөх талдаа
болохоор за хүмүүсийнхээ эрхийг ингэж өгнө шүү, айлуудынхаа машиныг ингэж бүртгэн шүү, төлбөрийнхаа нэхэмжлэгийг ингэж явна шүү гэд хотхон дотор нүүл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад нь бас за та нар менюг наашаага өгчих, бид нар энэ чинь системтэйгээ ингэж холбоё гэх мэтэр бүх үйл ажиллагааг нь эхний нэг ашиглалтанд орсноос хойш нэг сар орчмын дотор бид нар бүгдээрээ зэгслээд өгч чинь энэний дараа хотхон болвол асуудалгүй бүх нөгөө системүүд нь ажиллаад хэрэглэгчнүүд тэрийг хэрэглээд ингээд яг нөгөө жигдхэн урсгалаараа яваад эхэлнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр эн чинь нэгдүгээр барилгын компани талдаа зардлын хэмнэлттэй, хоёрдугаар цөөх талдаа системийн шууд бэлэн байж байгаа учраас нөгөө шилжих процесс ямар нэг юм бол байхгүй. Энэ дотор нөгөө нэг ажлын зурагнууд, нөгөө барилгын юунууд одоо юу гэдэг нөгөө хөрөнгө хүлээлтж байгаа юмнууд чинь бүгдээрээ энэ аппликейшн дотор ороо явчихна. Тэгээд дээрэс нь оршин суугчтайгаа хийж байгаа гэрээг нь хүртэл бид нар энэ дотор нь оруулчихна гэсэн үг байхгүй. Тэгээд тэгээ мэдээлэлээр хангачна тий. Тайлаа мэдээлэлээр барилгын компанид ч ашигтай, сөөх талдаа ч ашигтай, оршин суугч нартаа ч ашигтай, манай талд ч гэсэн суурилуулалтын зардал энэ төр бага болж байгаа учраас нөгөө гүйцэтгэгч компаниуд нь илүү нөгөө бага зардлаар газар дээрх суурилуулалтаа хийгээд тэгээд дээрэс нь бид нар ашиглалтанд орсны дараах урт хугацааныхаа нөгөө ашиглалт үйлчлэгээ нөгөө ашиглалт үйлчлэгийнхээ гэрээгээр урт хугацаанд сервисээ үзүүлээд явчих учраас манай талд ч гэсэн тэр чинь бас нөгөө урт хугацаанд борлуулалт байхгүй. Тэгэхээр ер нь яг барилгын компаниуд одоо бол бас яг иймэрхүү нөгөө уулзаад явхаар тийм нөгөө юунууд бас мэдэгдэж байна. Ер нь бол хуучин ихэнх барилгын компаниуд нөгөө барилгыг бариад 4 хантай дөрвөлжин байшин бариад айлд нь хүлээлгэж өгвөл улсын комисс дууслаа тэгэл хайчаал явдаг байсан шүү дээ. Тэнгүүд одоо ихэнх барилгын компаниуд ер нь бол бид нар нэг хотхон барьчлаа. За хэдүүлээ гэрлүүг гэж бодъё те. Тэгэхээр чинь нэг одоо нэг 800 тэнцээ нэг 900 орчим айл амьдарч байна. 900 орчим айл хамгийн багадаа 1 м квадратыг нэг 4 сая 500-аас дээш үнээр л худалдаж авч байгаа. Тэгэхээр энэ чинь тодорхой хэмжээгээр нэг юм нийгмийн бүлэг үүсээд эхэлж байгаа байхгүй. Тэгээ эн чинь яг ямархуу хэмжээний худалдаа авах чадвартай айлууд энэ ч бөөгнөрж ийнвэ гэдгийг нь харж байгаа учраас буцаагаад энэ хотхон дотор явуулж байгаа үйлчилгээ, үйл ажиллагаанууд чинь таван бүгд property компанийн хувьд дараагийн ирээдүйн худалдаа авахч нараа бэлдсэн тийшээ ингээ явж байна. Тэгэнгүүт эднийх жишээлбэл дараагийнхаа шатны хотхныг барьлаа гэхэд эндээс тийшээгээ шилжих оршин суугч нар ч байгаа. Тэгэхээр гих мэтэр ерөнхийдөө бол яг барилгыг нэг удаагийн айлд нөгөө юмудаа хүлээлгэж өгөөд хайдаг юм гэж юусоо хинч харахаа болж эхэлж байна одоо барилгын компаниуд. Тэгэхээр энэ бол яг айл айлныхын хувьд илүү таатай мэдээ. Бид нар ч гэсэн ер нь хотчоод нэг удаагүй шүү дээ зайлвал. Тэгэхээр одооноос л нэг жоохон соёл суугаад эхэлж байна. Яг харьцангуй бид нар илүү богино хугацаанд гайгүй соёлтой болоод байгаа болов уу гэж уулын бодож байна. Тэгээд ирээдүг бол аягүй гоё өөдрөгөөр харж байгаа. Гэхдээ зах зээлийн боломжийн хувьд бол одоо бидний энэ нөгөө яриад байгаа яг одоо бидний хоорондоо ярьж байгаа энэ систем чинь зөвхөн Монголын асуудал биш байхгүй. Орос руу яваад үзэнгүүт Оросд ч гэсэн ялгаа авахгүй тэр паразитууд байна. Төлбөрөө төлдөггүй айлууд байна. Тэгээд яг энэ асуудлаа яаж шийдэх үү гэдгээ тэд нар одоохондоо бас тодорхой шийдэл гарцсан юм алга. Бүгдээрээ л бас л ялгаа авахгүй манайх шиг нөгөө хаалгуудын нүдэл мөнгөө нэхэл тэгэл явж байгаа байхгүй. Узбекистан, Казахстан энэ төрөл тойроод яваад үзэнгүүт бүгдээрээ бас адилхан ийм асуудалтай. Тэгэхээр бид нар яг энэ асуудал гол асуудлыг энэ яг мэдээ шийдэх гээд ажиллаж байна. Энэ дээрээ бид нар аль болох гоё шийдвүүдээ бүгдээрээ гаргаад аль аль талынхаа хэрэгцээг нь бүрэн хангасан энэ юм хийгээд явхад бид нар дараагийнхаа зах зээл рүү гарахд ч гэсэн бас их төхөмтэй болох байх гэж бодож байна. Айгу бахархалтай санагддаг. Яагаад гэхээр Монгол залуучууд олон улсын зах зээл дээр ч гэсэн бас ингээд танигдах гад бас ингээд зориод явж байгаа шүү дээ тий. За тэгээ өнөөдрийн одоо подкастт маань хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээ хотхны соёлоос хотын соёл эхэлнэ. Тэгэхээр энэ ураагаа хэлээд өнөөдрийн дугаараа өндөрлж байна. Баярлалаа.